Тэгэхээр хүнс үдэ аж ахуйн салбарыг бол би үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр үндсэн хуулийн заасан үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бол хүнс өөрөө бас ордог. Тэгэхээр би нэг зүйл дээр хэмзэглээд байгаа нь юу вэ гэхээр манай сонгон хайрхан дүүргийн одоо 32 дугаар хороонд бол одоо эмээлт байгаа. Тэгээ тэнд бол одоо махны үйлдвэрүүд олноороо бий. Гэхдээ та бүхэн очиод танилцах юм бол энд баг Монгол махны үйлдвэр гэж баг байхгүй болчлоо доо. Ер нь бол одоо үйлдвэрүүд өөрсдөө хөл дээрээ тогтох боломжгүй болоод эхлэхээр энэ махны үйлдвэрүүд чинь хятадууд орж ирэл хэдэн төгрөг өгөөл тэгэл тэр үйлдвэрүүдийг нь худалдаа авчдаг. Ингээд нэг урт хугацааны зээл өгөөл тэгээд нөгөө үйлдвэрүүдийг нь ингээд хятадууд авцсан. Нэгсэндээ бол Монгол мах болоо бүгдээрээ хятад үйлдвэр болчихлоо. Арьсчир тэр ноос ноолрын үйлдвэрүүд одоо ямар төвшөнд түрээд яаж одоо хятад засгийг та бүхэн мэдчихэж шүү дээ. Нэгсэндээ бол хятадууд бол Монгол махны үйлдвэртэй тэгээд эргээд хятад руугаа экспортлдог. Мэдээж хоёр хөршөө дагалгүй яах вэ? Хоёр хөрш рүүгээ тэр экспортоо хийлгүй яах вэ? Гэхдээ ядаж одоо бид нар энэ Монгол махны үйлдвэрүүдийг монголоор навж үлдэхгүй бол чи бүгд хятадчлаа шүү дээ. Ерөөсөө хятадуудны мөнгөтэй хүмүүс орж ирээл урт хугацааны зээл өгөөл ингээд бүгдээрээ хятад үйлдвэрүүд. Тэгэхээр бид нар яаж энэ үндэсний аюулгүй байдлын асуудыг ярих юм бэ? Тэгэхээр тэр Монгол махны үйлдвэрүүдийг төрөөс ямар бодлогоор дэмжих ёстой гэдэг тусгай бодлого гаргаж эдгээр үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй. Тэр урт хугацааны зээл тусламжийг өгмөр байна. А ингээд хятад руугаа махаа экспортлж ивэл одоо асуудал алгалт. Тэгээ үнэхээр одоо өнөөдөр адууны махнаас өөр мах одоо гарахгүй байна л гэж байна. Тэгээ бид өнөөдөр цаашдаа бол анхаарах хэрэгтэй. Дээрээс нь өнөөдөр тэр Вьетнамууд гэдэг юм уу 3 дахь орнууд бол Монгол махыг авъя гэж хүсдэг шүү дээ. Ганцхан зүйл бид нэр боомлуулаа сууж байгаа. Өнөөдөр бас гадаад харилцааны сайд байгаа учраас гадаад харилцааны салбарынхан бол яг үүнд онцгой анхаарад ядад тэр нөгөө нэг транзит хийх хөршөөс авмаар. Ингээд энэ одоо хятад орсоор дамжуулаад 3 дахь хөршөө Монгол махыг гаргахгүй болвол ерөөсөө л нэг хятадууд Монголдо махны үйлдвэртэй тэг хятад руугаа авдаг. Өөрсдөө өнөө тогтоодог, өөрсдөө энд үйлдвэр эрхэлдэг. Нэг ийм л болцсон. Эх орондоо бол бид нар одоо нэг энэ хятадуудын дор л ингээл манаа нэг хэдэн залуучууд ажиллаж байгаа. Тэр имэйлт бол тэр чигээрээ тийм болцсон шүү. Тэр сайдын хувьд та бас очиж түүнтэй танилцаад үүнд анхаарал хандуулаасай гэж бас хүсэж байна. Тэгээд таныг бас дэд сайд байхдаа энэ асуудлуудаар ярьж байсныг би мэдж байна. Тэгэхээр таныг бас сайн ажиллана гэдэгт бол эргэлзэхгүй байна. А дараагийн нэг асуудал бол хүнс үдэ аж ахуйн салбарт бол хөдөө орон нутагт ялангуяа кластер хэлбэрийн хөгжлийг авчих хэрэгтэй. Газар зүйн хувьд ойрхон байршилтай, за үйлдвэрлэл эрхэлдэг, нийлүүлэгч нар, түүхийн эдийг нь үйлдвэрлэгч нар, борлуулагч нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудыг нэгтгэсэн тэр кластер хэлбэрийн хөгжлийг л одоо бид нар ирээдүйн хөгжлөө гэж хүнс үдэ аж ахуйн салбарт харах нь бол бидний номер 1 зорилт байх ёстой. Тэгэхээр та энэ кластер хэлбэрийн хөгжлийг хэрхэн хөгжүүлэх вэ? За дараагийн нэг асуудал. Миний хувьд бол хүнс үдэ аж ахуйн салбарт бол инновац өндөр технологи бол хамгийн өндөр түвшинд яригдах ёстой гэж бодож байна. Тэр байтугай энэ инновацийн хэлцгээд байгаа энэ нэгж бол бүр энэ яамд ирэх ёстой гэж бодож байна. Хүнс үдэ аж ахуйн салбарт бид нар өндөр технологи инновацийг ярина. Яагаад гэвэл хөдөө аж ахуйн их сургууль дээр байгаа тэр мал эмнэлгийн хүрээлэн одоо манай хэдэн хүрээлэнгүүд байна шүү дээ. Энэ шинжилгээ ухааны академи чиглэлийг. Энэ хүрээлэнгүүд чинь ерөөсөө л энэ хүнс үдэ аж ахуйн салбараас боожж байгаа. Тийм учраас бид нар энэ хүрээлэнгүүдээс боожулж байгаа тэр олон оюуны өмчүүдийг үйлдвэрлэлд оруулаад мэдлэгийг нь шингэсэн бүтээгдэхүүнийг нь төрөөс дэмжих энэ ажиллагаануудыг зохион байгуулахад онцгойлон анхаарч ялангуяа эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг нь сөхүүлэн дэмжиж тэдгээр бүтээгдэхүүнүүдийг гадагшаа гаргах зүгээр нэг лабораторийн туршилт хийсэн байгаа бүтээгдэхүүнүүдийг нь ядаж одоо үйлдвэрийн төвшөнд аваачхад онцгойлон анхаарах юм бол Монгол эрдэмтдийн сайн бүтээлүүд маш их байгаа шүү гэдгийг